За яг манайхаа өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийн их хүчийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 6-ны баасан гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэнд хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийг цоошин нэгэн хөтөлбөрийг хүргэхээр 2 дугаар студиэс орон цагийн үндсэн хөтлөгч Халюка болон хөтлөгч Угнаа найруулагчаар Эрдэнэ мөнх бид гурав ажиллаж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака болон яг л хайр шиг маскулан оролцож байна. За үчи минь. За хоолой бас нэг жоохон зүгээр болж өгөхгүй л байна. За мэдээж манай нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хам сонсож байвал сувгаас салахыг зөвлөж байна. За өнөөдөр бид та бүхэндээ нэг сонирхолтой одоо баасан гаргуудыг бид нар болохоор кино задлан маягаар хүргэх гээд байгаа. Тэгэхээр одоо баасан гаргууд бид нар одоо эротик томчуудын киног одоо үзчихэд хоёр хөтлөгч маань хөтлөгч маань хурж ирээд энэ киноныхаа талаар одоо хуваалцаад тайлбарлаад мөн тэгээд лайв үзэж байгаа хүмүүс байгаа бол комментиг уншаад ингээд харилцаад явах байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр та бүхэндээ нэг сонирхолтой бас бодолд автуулдаг киноны тухай ярилцах гэж байна. Энэ кино болохоор 2002 онд анх гарч исэн Unfaithful гэдэг нэртэй кино байгаа шүү дээ. За энэ Unfaithful гэхээр одоо ер нь орчуулга нь яаж бууж байгаа вэ? Үнэнч бус гэх юм уу? Итгэл эвдсэн, хуурсан гэх юм уу те. Тийм юугаар яваад гэх юм. За кино маань болохоор найруулагч Адриан Лайны бүтээл бөгөөд гол дүрүүдэд Ричард Гир, Дайан Лайн хоёр оролцсон байгаа. Тоглосон байгаа. Тэгээд эсрэг дүрийн буюу одоо нэг одоо араар нь тавьдаг залуугийн дүрд болохоор Оливер Мартинез, хоёр хосын хүүгийн дүрд болохоор Эрик Персоливан одоо тоглосон юм киногоо. Энэ киног бол үзчихсэн биз дээ. За ер нь бол үзчихсэн. Тий. Гэхдээ энэ кино ч одоо ерөөдөө драм, романтик дээ бас нэг триллер маягийн. Тийм одоо бас айгуу тийм бодит тийм реалист маягтай актер кино шүү дээ тий. 124 минут үргэлжилдэг юм байна. Тийм. Яг би үзчихсэн чинь 2022 оны кино шүү дээ тий. 2022. Би ямар тач бас нилээн бас жоохон бахт үзчихсэн байхгүй. Гэхдээ үнэхээр шимтэж үзчихсэн. Гол нь нэг яг тэр эротик гэхээсээ илүү өрнөлүүд нь тэр харьцаа тэр эйгүү тий. Тийм айгүй. За тэгэхээр битээр чадан ядан ерөнхийдөө нэг товчлон таймлаад нэг чадах хэтгараа нэг кино нэг ингэж өрөндөөмаа гэдгийг эхлэлээс нь төгсгөл хүртэл нэг ярьж өгөхийг хичээ. Тэгээд бүгдээрээ дундуур нь тэгээд бас өөрсдийнхөө санаа оног хуваалцаад тэгээ явчаа гэж бодож байна. За ингээд киног анх харахад ингээд жирийн нэгэн тийм амар аз жаргалтай гэрүүл гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор кино маань Нью-Йорк хотын захын нэг нам гүм тохилог амьдралаас эхэлдэг л дээ. За авчлаарай. Гол дүрийн эмэгтэй одоо Кони Самнер маань нөхөр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. За хамт таймс амьдарч байдаг. Тэгээ нөхөр нь болохоор айгүй амжилттай бизнес. Тэгээ ийш тийш их явдаг штэ. Тий. Ерөнхийдөө тэгээд нөхрөө ажилд нь гаргаж өгнө, хүүхдээ сургуульд нь гаргаж өгнө. Тэгээд энэ бүсгүй гол дүрийн одоо энэ Кони Самар болохоор чинь гэрийнхээ ажлыг хийгээд тэгээд гэртээ хэрэгцээтэй эзүүлсээ хотынхоо төв рүү очиж цуглуулж авдаг. Ерөөсөө л ийм хэвийн, энгийн тайван аж төрийн амьдардаг ийм айл өрх шүү дээ. Гэмн эсвэл нэг өдөр ойр зургийн цуглуулах гэж явж байгаад их шуурхтай өдөр, салхитай өдөр хотын гудмаар такси болтохгүй төөрч бүйдэж салхи шороонд балбуулж явж байгаад нэг залуудаа таа. За нэг санаасаргүй учрал болно. Тэгээд одоо энэ учрал бол ерөөхдөө хүний амьдрал хэдий нам тайван амар амгалан дүлгүүн байж болно те. Гэтэл бүх юмны эргэлт маш жижиг юмнаас эхэлдэг гэдгийг л харуулсан. Яг нэг тийм санамсаргүй мөргөлдөө өмсчдөг. Тийм. За тэгээд гол дүрийн эмэгтэй мань болохоор яг тэр нэг амар салхитай тэр Нью-Йоркийн Манхэттен дүрэг тэр те явж байгаа шопинг хийж явж байгаад энэ залуутай мөргөлдөөд тэгэд унцдаг штэ. Унахтаа ингээд өвдгөө шалблаад унцдаг байхгүй юу? Тийм тэнгууд нөгөө залуу нь болохоор 20-д насны өндөр царайлаг тий хар үстэй залуу байдаг.
Миний бүр ингээд хоолоо эсрэгнээд болтгоо. Ээж. За тэр залуу бол ерөөхдөө Пол тийм ээ. Одоо манай киноны 3 дугаар дүр болж орж ирдэг. Ерөөхдөө итгээд шийдэмгий яалтчгүй залуу ирч хүчтэй тийм. Дээрээс нь жоохон юутай ном сонирхдаг. Тэгээд тийм нууцлаг бүр цаанаасаа нэг тийм тэр бүсгүүд өөртөө татаад байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр Гол дүрийн тэр одоо нэг эсрэг дүр тоглож байгаа Пол гэдэг залуу маань болохоор юу юм шиг ба. Айгуу тийм амархан олдоод байдгүй ховор төрлийн ном зардаг, худалдаалдаг юм. Одоо панцчин залуу байгаа байхгүй юу? Маш их номны мэдлэгтэй. Тэгээд тэр залуу маань ингэ шургаж унаад багтаа цаа чи өстө уучлаарай тий. Нөгөө эмэгтэй минь болохоор гол дүрийн эмэгтэй минь болохоор такси барах гад гэрлэг барих байж байгаад яахаагүй такси зогсохгүйсэн. Тэгээд хамтдаа мөргөлдөж унахтаа өвдгөө шалтлаад би танд туслая манайхаар ороод гараач. Өвдгийн цэвэрлээд үгийгээд тэг гэрлүү нөхсөд ордог байхгүй юу? За гэрлүүн ингээ лифтээр явж ороод энэ хоёр чинь ингээ суугаад тэгээ нөгөө эмэгтэй чинь ямар их номтой юм бэ те танах чи яас их номтой юм бэ гэсэн чинь би ийм ажил хийдэг залуу байгаа гэд өөрийгөө танилцуулаад тэгээд ингээ сууж ахт нь мөстэйжин авчираад ингээ нүцгэн одоо өвдөх дээр нь тавих жишээ нь ингээ анхны контакт буюу бүр айгүй өөртөө ихтэй байдаг байхгүй юу? Эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ манай эмэгтэй минь за одоо ингээ одоо юу гэх юм те одоо явахаас өөр аргагүй гэдгсэн чинь ном хайж байгаа бол ийм ном байгаа юу гэсэн чинь манад байгаа гэд. Тэгвэл дээрээсээ дөрөвт одоо 100 гараасаа дөрөвт ном нь тэр байгаа шүү. Тэр номыг аваад уншаад үзээрэй. Үнэхээр гоё ном байгаа шүү гэд. Эмэгтэй санал болгосон чинь нөгөө эмэгтэй маань номыг аваад тэгээ гэртээ харсан байдгийн. За тэгээ гэртээ хараад нөхөр нь болохоор бас ингээд ажилласаа хурж ирээд ихнэртэй нэг юм гоё юм цасан шилэн бөмбөлөг ингээд ер нь ийш тийшээ томилтоор явахтаа байнгын л гадагшаа дотгошоо явж идэг. Авчрахтаа дандаа юм цасан бөмбөлөг авчирдаг юм байна л та. Ихнэртэй нэгийг бас бэлгэлж байгаа. Чамп ингээд авлаа гэд. За чиний өдөр ямар байсан бэ? Өнөөдөр хэр өнгөрөө гэдгсэн чинь өнөөдөр би ингээд айгу сонирм инээдтэй эвгүй байдалд орсон. Гэхдээ нэг сайн залуу надад тусалсан. Тэгээ би өвдгөнийхөө шарахыг ингээд цэвэрлжээд хурж ирсэн мэрсэн ингээд ууг нь бол айгу хөөрхөн ингээд ярьчихж байгаа байхгүй. За тэгээд ингээд өнгөрчихөж байгаа. Гэтэ яг ингээд гэр бүлийн уур амьсгалыг харахаар нөхөр нь ихнэртэй үнэхээр халамжтай. Ихнэр нь ч гэсэн үнэхээр сайхан бүсгүй те. Айгуу тийм доктортой төлөв төшөө айл шүү дээ. Уулна бол. Гэтэл тэр санамсргүй мөргөлдөөнөөс үүссэн тэр биеийн шүргэлцээ. Тэр нөгөө түрүүн чи хэллээш нөгөө гэрт нь ороод өвдөн дээр нь мүс тавьж өгдөг тэгэхэд яг тэр үе чи нөгөө утсын гэрийнх нь утсыг гуугаад хүүхдтэйгээ илүү ярьдаг штеп. Тэгт нь жочтлон шиг гинт ингээд мүс ингээ биеинд нь хүргээд тэгээ ингээд гарн дээгүүр нь ингээ давхар гарын барьчаад ингээд яг ингээд нэг тийм шууд ингээд илт тийм хандтай байгаагаа илэрхийлдэг байхгүй тийм. Тэр чи яг энэ байдал тэр нөгөө бат доктортой гэр бүлийн эзэгтэй хүнийг шууд ингэж шоконд орохоор хүүх эн чи юу илээ гэж анзаарагдахаар нэг тийм сэтгэл зүйн нэг тийм сонин эргэлзээнд оруулчихж байгаа. Яг нэг тийм сонин мөч байдаг тийм. За тэгээд нөхрийнх нь болохоор маш их амжилттай бас царайлаг боловсон тий хинч харсан гой залуу ч Ричард Гир чинь өөрөө тэгээд энэ хоёр чинь үнэхээр аз жаргалтай ер нь бол хайраар ч юм уу эсвэл бол одоо дотн харилцаагаар бие бинийгээ уйдагаад авах гэж ямар ч тийм шинж тэмдэггүй гой амьдарч байгаа гэр бүл байхгүй юу тэгээд ганц хүүн болохоор 10-аад насны нэг бяцхан жаал гэдэг тий тэгэл ер нь бол үнэхээр аз жаргалтай гэр бүлийг дүрсэлсэн байдаг тэгээд тэр өдөр ингээд өнгөрчихөж байгаа. Тэгснэ маргааш нь мань эмэгтэй ингээд нөгөө өгсөн номыг авч уншиж байгаа дундаас нэг юм дугтун унчдаг байхгүй. Цаас унчдаг. Тэгээд аваад харсан чинь нөгөө Пол гэдэг залуугийн утасныхан дугаар байдаг. Тэгэхээр манай нөгөө эмэгтэй маань бас ингээд гэрээсээ одоо ярьж байгаа штэ гэрээсээ гараад нэг train station буюу нэг вокзал дээр байсан санагдаж байна. Вокзалаас Пол руу яриад сайн байна уу би чи намайг санаж гин үү нөгөө салхитай өдөр танахаар ороод гардаг чинь чи хаана вэ хүрээд гэд ортаасан шүү тий тэгсэн чинь нөгөөтгөн цочртод яасан гэнэ гэж хүрээдрээ чи хаана явж байна тэг хурж ирээд номоо буцаач олнош наатар гэд энэ нэг тийм шийдэмгий тий шууд юм зөрөгтэй үйл гаргаж байгаа нь бас нэг тий тэгэхээр одоо би чамаас асуух гэдэг. Ер нь энэ 50 доктортой гэр бүлийн хос одоо за хосоо бай. Ер нь эмэгтэй хүн яг энэ гинтийн юмд яг юм одоо өөртөө эргэлзэх эсвэл татагдах ийм сониуцсан одоо хэр их байдаг вэ? Ер нь бол эмэгтэй хүн чинь аягүй тийм шийдэмгий зөрөгтэй хүн дуртай шүү дээ. Тийм. Гэхдээ яг
тийм тогтвортой амьдрал дээрээс бол сайн мэдэхгүй наа. Гэтэ шийдэмгийн зөрөгтөн дуртай гэдээ бас хитрхи өөрийнхөөроо дайр зүтгэдэг бол биш шүү дээ. Мэдрэмжтэй шийдэмгийн юмстэй тий. Тийм мэдрэмжтэй тэгээд өөртөө ихтэй тий. Яг энэ дэр энэ эмэгтэй магадгүй ахиж залгаагүй байсан бол тий. Тэр урд өдөр нь гадаа гудамжинд мөргөлтчөөд тэднийг ирлүү дагаж ороогүй байсан бол эдний амьдрал яг хэвэндэл байх байсан. Гэтэл жижигхэн юмнаас үүдээд одоо ингээд араасаа ингээд өрнөлүүд нь гарч эхэлж байгаа тийм ээ. Тийм. Тэгээд ямар тааж яг дөрмийн дагуу буцаад очсон л та манай дөрмийн дагуу киноны дөрмийн дагуу. Тийм. За тэгээд очиод мэдээж ингээд яг энэ удаадаа болохоор нэг 2 дахь удааны жоохон сониуч байдлаар танилцж байгаа шүү дээ. За чи юу идэх юм? Юу сонирхдгийг? Намайг би юм хийдэг манай нөхөр маань хүүхэд маань уул нуухгүй л ярьж байгаа. Гэтэл илүү жоохон дотносог болох гээд болоод л байдаг шүү дээ. Тэгдэг. Айл талан тэгсэн байгаа байхгүй юу. Тэгсэн Пол гэдэг залуу маань болохоор ингээ пянцтай байд. Тэгснэ за хоёлоо бүжиглэн ярэ гээл бүжиглж эхэлжсэн чинь эхлээд асууж байгаа байхгүй манай эмэгтэй, голдор эмэгтэй. Чи юу н хідэн эмэгтэйтэй байсан бэ гэд асуугаад хариултаа авч амжааг байсан чинь Полын утсан дугаар авчдаг. Тэгээд тэр хүн тэндээ манай нөхөр жоохон шок гарчээснэ. Ер нь айгу буруу зүйл хийх гээд ах шиг байна тий. Ийм байж болохгүй. Тий, ийм байж болохгүй. Ер нь би явсан дээрээ гэжсэн чинь Пол нь хурж ирээл одоо нэг хурж ирэнгүүтээ шууд барьж аваад энэ хоёр чинь тэгэл үнсэлцэл тэгэл яг дотны харьцаанд ордог байгаа шүү дээ тий. Тэгэл яг эндээс л их одоо хэлийн дэс давна гэдэг шиг тий. Ёс журам, ёс зүй, хариуцлага, ухамсар бүх юмныхаа дээсийг яг энэ дээр ингээл алхаар орчиж байгаа юм тий. Тэгээ ер нь яагаад хүн одоо юу гэдэг хинт өөр хүнд яг татагддığım бол тий. Эмэгтэй ч вэ, эрэгтэй ч вэ. Тэгэд энийг одоо сониуч зан эсвэл ингээ анхны харцаар дурлан бэдгүү ч гэх юм уу тий. Янз янзын асуудал бас гарч ирж байгаа юм л да. Тийм шүү дээ. Тийм. За тэгээд ямар таач ингээд уулзаад бие биентэйг ингээд мэдээж дотн харьцаанд бодоод өнгөрцөн. Тэгээ бас нэг үзэгдэл гарч ирдэг л дээ. Коны ингээд гэрлүүгөө явчих замдаа галтрын суучихсан. Наач өстэй үнэхээр сонин сцен нь тий. Над киноны чинь бас баг логон шахуу сцен шүү дээ. Инээгээл уйлал догтлоо тэгсэн мөртлөө ярваагаал хөмсгөө зангидал тэр хүний дотор сэтгэл зүй дотор зөв буруу хоёр дэнслээл ээлжилж орж ирээл тий. Хариуцлага адал явдал. Эмэгтэй хүний сониуцсан гэрийн эзэгтэй хүний хариуцлагатай байдал ч гэдэг юм уу тий. Бүр нэг маш том зөрчилдөөн байгаа даа. Гэхдээ л тэр жаргалтай байгаад харагддаг штэ. Яг тийм. Сонин айгуу гоё жүжиглэлт шүү тэр. Тийм. За хоёлоо нэг хамтран ажиллагч байгууллагыг танилцуулчаа. Тэгээд кино хөрвүүлээ. За. Манай өнөөдрийн хамтран ажиллагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака оролцож байна. За, Альпака дарс дэлхийн шилдэг 20 дарс үйлдвэрлэгч орны нэг болох Чилийн номер 1 дарсны брэнд юм байна. Чилийн дарсны салбарт ерөнхийдөө экспорт борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг гэсэн үг. Ганцхан Чилдээ ч гэлтгүү. Ер нь дэлхийн маш олон орны зах зээл дээр маш эрэлттэй байж идэг энэ дарс маань. За, Чил маань өөрөө газар зүйн онцлогтой холбоотойгоор Аандын нурын цаст ноён ориглоос хайлж буусан тэр эрдсээр баялаг тунгалаг ус нь яг нэг усан үзмийн талбайгаа тэтгэж байдаг. Тэгэхээр яг энэ одоо газар зүйн гоё зохицолтолгооноосоо болоод тэндээс ургаж байгаа усан үзмийн гарц орцсон энэ дарсаа илүү гоё чанарлаг түүхийд нь болж ургаж төлжиж байдаг юм байна л да. Тэгэхээр яг энэ сайхан тод цэвэр иймхүү гоё огт ичтэй болгож өгснөр энэ Альпака дарсыг илүү чанартай бусад дарснаас онцлог болгож өгч байгаа юм байна. За тэгээд мөн яагаад гэвэл нэг 100% жимсэрэ гэдэг нь бас онцлог байгаа тийм ээ. За дотроо 6 төрөлтэй улаан Cabernet Sauvignon гэж байна. 2 Merlot Cabernet Sauvignon Merlot гэдэг 3 дахь төрөл. Тэгээд 4 дахь нь болохоор Carmere гэж байна. 5 дахь нь цагаан Chardonnay, 6 дахь нь Rosé гэдэг ягаан ийм 6 төрлийн дарс гаргаж байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол Alpaca Wine Mongolia гэдэг Facebook чи ажлын байгаа Rosé-гийн. Тийм. За тэгээд хамтран ажилласан сайхан мөчүүдийг сайн дарстай Alpaca-да баярлалаа. За баярлалаа. Миний нөгөө нэг ханаад хоолой өвдөлт нэг эдгрээгүй яваал болохоор яг ингээ ярах гэсэн чи сэргэнээд бас нэг жоохон тийм тухгүй л байгаа юм л дээ. Чи тэр Розега жоохон халааж уулаа тий. Халааж уудах юм өнөөрэ.
За тэгээ мань хурч одоо мань хүн чи одоо тэгээд дотн харьцаандаа болохгүй зүйлийг хийчихэд гэртээ харж байгаа юм шүү дээ тий. Тийм нэг яг таны хэлснээр нэг тэнцлэгтэй буруу зөв нь ингээд. Тэр бол жүжиглэлтийн хувьд тэгээд тэр дотор сэтгэл зүйн байдлаа гаргаж илэрхийлж байгаа тэрүүнийг хүлээж авч байгаа хүмүүс хүртэл яг эрэгтэйч вэ эмэгтэйч. За магадгүй эмэгтэйчүүд нэг өнцгөөс харж эрчүүд бас өөр өнцгөөс хардаг байхыг үгүйсэхгүй л дээ тий. Асуудал хүлээж авах та. Гэхдээ хүн болгонд нэг тийм гимтэй эсвэл яадгийг гэдэг ч юм уу тий. Байдгал амьдрал штэ амьдралд юм байдаг штэ гэдэг юм энэ хүн болгонд юу гин өөр өөрийн бодол төрүүлсэн тийм киноны маш оргил чухал сцен гэж хэлээ шүү надад гэж. Тэгдэлтэй. За тэгэхэд кино ингээд үйл явдал нь ингээд өрнөд явж байгаа явцтай болохоор мэдээж энэ хоёрын харилцаа маань илүү тотнолоод илүү л одоо яг донтолт шинжэндээ орж байгаа юм болов уу гэж би анзаарсан эмэгтэй хувьд. Өөрөөс нь одоо өөрт нөгөж байгаа одоо тэр одоо юу гэдгийг бэлгийн амьдралын тааш хаалж байна уу те халамж анхааралж байна уу хит тийм илүү хийг өгж байгаа юм шиг санагдсан болоод одоо тэр эмэгтэй магадгүй тэр өөрөөс хавь залуу те маш олон насаар дүү залуурыг тэгж ихт донтолттойгоор маш их хүсэмжтэйгээр тэгж их санагалзаж байн очоод исэн болов гэж бодсон бэ. Тийм. Миний хувьд бол одоо гэр бүлийн журамт гэргий мөн байсан тий. Гэтэл хүн ер нь яг хүн өөрөө энэ байгаль хорвоо ертөнцид төрөхдөө яг нэг тийм хэвэн цутгцсан юм шиг төрдгөө байх нь л тий. Тий хүн өөрөө жаргаж зангиж явах хэвээр алдаа гаргаж явах хэвээр алдаанасаа суралцах хэвээр ч гэдэг юм уу тий. Аливаа юм шинэ юмыг танин мэдж явах хэвээр шунамд оруулж явах хэвээр сонирхож явах хэвээр. Яг энэ байдлыг бүх одоо тэр гадагшаа чиглэсэн мэдрэмжүүдэд түгжээд зөвхөн гэрийн эзэгтэй гэдэг дүрдээ орчихсон байтал яг амьдрал төвнийг одоо өөрийн шалгаж сорж байгаа юм шиг яг нэг жижигхэн сорил явуулсан чинь тэр сорил дээр одоо дил бүсэрсэн гэх үү, бүтэлгүүцсэн гэх үү, эсвэл авах ёстой мэдрэмж авсан гэх үү. Тэгэхээр энэ бол янз янзын л үнцэг харагдаж байгаа. Тийм. Тэгээ бас нэг харамсалтай зүйлийг нь бас олж харахад киноны үйл явц донд юу вэ гэхээр төдий чинээгээрээ эмхтэй хүн ингээд ухаан балартлаа тонтоо дурлаад нэг өөр нэг залууд ингээд дурлаад байна шүү дээ тий. Тэр хэмжээгээр яг өөрийн хажууд байсан ханаа үгүйсгээд эхэлчихэж байгаа юм. Яг зөв. Тий. Тэгэхээр одоо нөхөр нь хурж ирэл их нэртэйгээ ингээд халуун дулаан одоо яриа өрнүүлэх ч юм уу те эсвэл өдөр нь чиний өдөр хэр өнгөрөвдөө ямар худлаа хэлсэн чинь тэр назартчдаг тэглээд тийм тэгэхээр ингээд ихнэрээ барьж аваад тэрвэрх ч юм уусгээд эсвэл дотны харилцаанд орох гэхээр ихнэр ингээд цааргалах янз бүрийн шалтгаан хэлэх те эсвэл би одоо явахгүй болохгүй нэ би цагийн дараа одоо юу гэдгийг гоо сайхны цагтаа одоо би явахгүй болохгүй гэд нөхөр нь бас тэнэг хүн биш болохоор анзаараад байгаа байхгүй шин дотгоров цөмсөд байгаа шин гутал авчихсан байгаа тийм ээ өөрийгөө ингээд өөртөө илүү анхаарал тавиад хувц гундраа хүртэл өөрөөр өмс нэг л өөр юм салхилаад байгааг мэдчихэж байгаа тийм анзаарч байгаа юм нэ ил гаргадаггүй тэр айхтар дүр шүү бас тийм тэгсэрнэ бас ил гаргахад бас өөрөө өөртөө тэмцээд байгаа хгүй ир хүн болохоор за арайч миний ихнэр тэхгүй миний ихнэр үнэхээр сайн ээж хүн үнэхээр сайн хань те арайч миний ихнэр ингэхгүй гэд яг өөртөө бас ингэ тэмцэж байгаа ир хүний дүр гардаг штэ. За тэгээд манай эмэгтэй гол дүрийн эмэгтэй болохоор Кони маань болохоор хитрхи их тонтоо дурлцсан байсан болохоор ингээд сүулдэ нэг өдөр нөгөө Пол руу залгаад байсан чи уцаа авахгүйсэн чи бүр галзуураад машина бараа шууд Нью-Йорк руу давтдаг штт. Бүр тонтцсон бүр автцсан тий уцаа авахгүй болохоор харна хөдлөөд энэ ягаад уцаа авахгүй бачуурал тийм бачуурал энэ дотроос яг дотор нь байсан нэг эмэг чин тийм араатны шинж нь гарч ирж байгаа юм зү тий унтаа байсан эслэг сэрэг айцсан байгаа байхгүй сэрэг айцсан тэгээ яг Нью-Йоркт яг тэр амьдардаг дүүрэгтэй ойролцоо ингээл яваад татсан чи нөгөө залуу маань яахын одоо тэр баг залуу штэ яг өөрийн үеийн эмхтэйг бүр ингээ хүзүүтчихсэн айгүй тотон байдалтайгаар инээж ханаагаад ингээд нэг номын санаач илүү зам өндөр гарч идэх ч үлөө нэг тэгдэг тий араас нь дагаж гүгээл Кони араас нь дагаж мөсгөж ороод нөгөө залууч нөгөө хүүхний хажууд чинь барьж аваад зүгээрстэй зодоол өөрлөө насаал чи ингэж болохгүй чи намайг хуурж хяналтаа алдсан тий чи намайг хуурж чи ингэж болохгүй штэ гэж ойрлол нөгөө залууч нь арайгаас салгаал тайвшруулаад тэг яаж тайвширсан байх нь нөгөө эмхтэй чинь дагуулж авчраал тэгээд номхруулаад гал халуун номхруулаад тий тэгэл бас тэр бол ингээд наслангуйчдаа тэгжил номхруулт юм шүү дээ. Бас тэр болохоор бас хараа өөрөө болохоор гэр бүлтэй тий
нөхрөө араар тавьж ээж араар тавьж байгаа залууга өөр нэг эмэгтэйтэй хардаад бас өөрийг нь араар тавьж байгаа харангуудаа бас амар асаал. Чи намайг хуурж, чи намайг араар тавьж. Тэгэхээр чи яалтчгүй хүний сэтгэл зүйн хэмжээ хязгаарыг даваад гарчихсан. Өөрийгөө хянах чадваргүй болцсон. Тэгэхээр одоо нөгөө энэ одоо юу гэх юм те энэ бол яг бүр донтцсон тийм байхгүй. Магадгүй энэ хорвоо дэлхий дээр гэр бүл гэдэг ийм ариун ёс суртахуунтай ийм тойрог хэрвээ байдгүй байсан бол те хүмүүс одоо хідэн хүнтэй асуудал үүсгэж байгааг энэ бол хяналтгүй тооцоо шүү дээ те. Гэтэл яг ёс суртахуунаар гэр бүлгээ бариад байгаа болохоор энэ хүн яг гэр бүлийнхаа энэ хайрцгийг даваад гарчихсан чинь одоо яг чинь ийм араатанлаг ямар ч тийм хэлбэргүй хайрцаггүй болчиход байгаа шүү дээ те. Яг дураараа хяналтгүй болчих эхэлж байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ ард нь ямар хариуцлага, ямар аюул освол өөрийг дагаж явж байгаа түйж тоохгүй анзаарахгүй тэрийг анзаар сөхөөж байхгүй болж байгаа. Тэр хүн яг тийм тэгтлээ авахтаар автдаг байж шүү дээ. Тэгээд одоо энэ Кони гээд гол дүрийн эмэгтэй минь Пол гээд одоо араараа одоо явуулдаж байгаа залуутайгаа ингээд гал халуун одоо бүр өдөш орой өдөр те тэр чинь одоо бүр зөвхөн шөнө болоод байхгүй шүү бүр өдөр бүр хэдэн цаг үед хамааралгүй болдог зүйл явуулдаг шүү дээ тийм шүү дээ бужигнуулдаг шүү дээ тийм тэр явцтай кафе мафед орцсон шүү дээ өмсөлцсөн сууж идэг шүү дээ тэгээ тэр явцтай болохоор манай хүн ээжхийн бас өөрийгөө ухамсарыг бас мартчихж байгаа байхгүй юу хүүгээ очиж цагт нь өмнө нь сургуулаас нь авдаг байсан бол хүүгээ авахаа мартаад шууд унтчих жишээний хүн тэнд багштайгаа тий сургуулийн гадаа хүлээж сууж байгаа тэнд ганцаархнаа үлдсэн байх жишээний. Тэгэд ер нь бол айгүй тийм эмзэг айгүй хэцүү бас сценүүд гардаг. Харуулдаг л та. Тэгээ бас оройн хоолн дээрээ ингээд хоол идэж байхдаа нөхөр нь юм яриад асуугаал байдаг. Бодлон шаал өөр хацдаг гүйлээчээд. Өөр нэг газар царинцсан явдаг тий. Нөгөө залуугаа л бодоол янз янзынхаа одоо болж өнгөрсөн тэр халуун одоо юу гэдгийг үйл агшингуудаа ингээд төсөөлөөл инээгээд хатаа юм шиг мансуулсан тийм бас ер нь нэг хүн бас нэг тиймэрхүү тохиолдолд орох үе байдаг байх. Тийм. байгаа. Тэг киноны бас нэг гоё үйл явдал нь юу вэ гэхээр мань нөхөр нөгөө Полтойгоо уулзах гад гэрлүүн ингээд амар ад жаргалтай инээд алдаал ингээд явжсэн чинь 2-3 найз эмэгтэйдэг таарчдаг шүү дээ. Нэг кафене гадаа. Наанза. Тэгвэл нөгөөд нь хүүшээ уулзааг удсан шүү дээ. Чи энд юу яж байгаа гэсэн чинь худлаа үнэн шалтгаан хэлээд. Тэгээд ингээд хамт ороод ингээд кафе руу суугаад ингээд хоолунд идэвчлөө кофегаа суудаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдөл нь янз янзын юм яриа л те. Яг л нэг үед ингэхний Афган нарын яг ярьж байгаа тийм сэдвийн дагуу хов бадж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь манай нөхөр Пол руугаа мессежчихэд намайг ирж авраарай. Би энд ингээ гацчихлаа чамруу очих гэжсэн чинь ингээд ийм хүмүүстэй таарч авраарай гэж нөгөөдөө шууд ороод ирж. Тэгэл нэг гаднаас нэг ийм хинч харсан нэг тийм царайлаг нуруулаг залуухан тий. Залуухан ороод ирэнгүүт нөгөө хамт сууж исэн найзууд нь зүгээр үгүй юм чи өстэй ямар дайчгүй залуу ээ. Тэгэл ярьжсэн чинь нөгөөдгөө манай үнийг аваа явчихгүй байх та 0 руу тийм ээ. Тэр харчихсан бүр цензургүй 0 дотор дотны харьцаа нөрдөг шүү. Тэг. Энэ болохоор чи яг бүр тийм хүн одоо ёс суртахууныхаа юм хэмжээг давхаар ямар хуу тийм баалмад араатганлаг хяналтгүй болдгийг харуулдаг юм да. Гэтэ энэ кино яг хуу секс сцен өндөр тийм юутай л та тийм одоо үзүүлэлттэй тийм одоо илэрхийлэлтэй. Гэтэл нөгөө талаас харахаар яг хүний амьдрал ийм байдаг штэ гэж бас бодмоор ахуун шинжтэй кино ч юм шиг. Ер нь бол тийм байна. Үйл явдлууд ингээл айжмаар шатна ингээл хор хөнөөлн тэр одоо юу гэдгийг цар хүрэн шат ахаал яваад идэг те. Тэгж байгаа л дэсрэх цаг ирэндээ одоо те. Тийм. За тэр бол надад бас үнэхээр бас сонирхолтой санагдчихсан. Тэгэд энэ хоёр маань бас ингээд өөрсдөө бас ингээд кафед суугаад ингээд бие биентэйг ингээд үнсэлцээд одоо бүхэн амтнаас ичгээ болцсон шүү дээ тийм. Ер нь бол хин битэрийг таних хувьтай хаавсан Нью-Йоркийн энэ дүүрэгт гэдэг шиг тийм. Энд бол тэгсэн чинь нэг залуу тараад байдаг тийм. Тэр залуу нь ингээд бас нэг танилтайгаа кофе ууж гарах замдаа эхнэрийг харчдаг. Тэгснэ энэ манай Эдвардын эхнэр байна да гэсэн чинь нөгөөтг нь шаал хунта залуутай үнсэлцээд тийчээ бүрстэй байна. Цочирдоод ингээд дуурч чадахгүй, инээж чадахгүй сонирн байдалд орчоод гүлийгээ гараад ичдэг штэ. Бүр нэг галзуу хайртайгаа учраас нэг 20-од насны хоёр хос шиг сууж идэг штэ тийм нэг хурц. Ямар ч хяналтгүй болцсон тийм. Юу аимшигтэй. Тэгээ тэрийг бол мань залуу бол ингээд бодцоод харчаад ингээд өнгөрчихөж байгаа штэ. За тэгээд киноны үйл явдал цаашгаа нилээн явчихсан чинь
Эдвард ажил дээр байгаа байхгүй юу? Орон байрны цомгтгол болж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө нэг кафед таарсан залууг одоо өөрөө даргааны юм болохоор ингээд цомгтгоо шинэ үнээр орлуулад ингээд ажлаас нь халаад авч ийн гэдгийг дуулгасан чинь нөгөөх нь тий чи одоо Эдвард хэлэхдээ нэг иймэрхүү хэлдэг байхгүй юу? Чи манай байгууллагад одоо гэр бүл шиг байж чадсангүй. Манай байгууллага гэр бүл шиг ингэж нэг бидний нэг гишүүн байж чадсангүй. Ажиллах хэвээр тийм агч нөгөө залуу ингээд бухимдаад халагдсанаа сонсоо бухимдаад явахта гэр бүл гэж ярих гэж байгаа бол чи өөрийнхөө гэр бүл дээр гэр бүл гэдгийг гэр бүл чинь байна уугүй юу тогтч чадчихна уугүй юу гэдэг чи анхаараа надгаа. Чи өөрөө бодороо. Чи надтай гэр бүл ярихгүй шүү энэ дээр гээд. Тэгсэн чинь Эдвард чинь ухаантай, ухаалаг, дээрэс нь баг зэргийн хардталт бас нэг сонин тийм юм яваад исэн да тий. Тэгэнгүүт лавлаж очиж асуугаагүй нөгөө залуугаас. Зүгээр шууд дотор нь ёнк гэл юм ороод ирчих байхгүй юу. Тэр чинь хувийн мөрдөж өсөлдөг лөө яадаг лээ. Хувийн мөрдөж бахан зураг авахулчдаг. Тийм нэг настай хүнийг хөлсөлдөг шүү дээ тийм мэрэгжлийн. За тэгээд өөрөө болохоор за би удахгүй ингээд өөр тийшээ те аяллаар томилтоор явна хуралд явна. Гэхдээ миний их нэрийг Кони гэдэг те. Миний их нэрийг одоо ингээд хараад хянаад бас ингээд туршаад одоо юу гэдгийг араас нь тандаад өгөөч гэд хувийн мөрдөгч хөлсөлдөж байгаа байхгүй юу. Мөрдөөд өгөрөө нэг л юм болохгүй байна гэд. Зураг мөр бүх баримттай нөгөөрөө гэд. За тэгээ манай хүн гэртээ ирээд хэлчихлээ юм л да. За би тэд өдөр ингээд тийшээ томилтоор явнаа хуралтай тийм ээ. Би явчаад ирнэ тэд хонох бах. Гэтгсэн чи ихнэр нь болохоор айгүй ингээд дуртай хүлээж авч байгаа. Яг наана болохоор өө тийм үү битгий удараа энэ гэдэг те. Тэнгүүтээ явсан хайгуур нь бараг л гадарлаа шүү дээ юу болж байгаа юм те. Тэгэд явсных нь араар ихнэр нь болохоор мэдээж нөгөө Паултайгаа уулздгаараа уулзна. Одоо ирээ цэргүү гэдэг шиг тийм ээ. Тэгэд яг кино ингээ үргэлжлээл явдаг л та. Одоо би тэр нөхрийн дүрийг яг маш тайван, дээрээс нь маш хянуур. Тэгээд ер нь бол асуудлыг айгүй эв зүгээр шийдэх гэж оролдож байгаа дүр боловч яг хүний төсвөр төвчээр тэр дотор байгаа шаналл, гомдол, зөвхөрөл, хардалт нийлхээрээ бас л эцсийн цэгийг гатгаж чаддаг юм шүү дээ гэдэг дүрийг айхтар гаргаж ирч чадсан мундаг гэж үчиглэлт мундаг тэр зохиол дүргэж би боддог. Амжилттай яваа юу? Амжилттай. Бизнесмен те аргын доктортой сайхан гэж бодож явтал эхнэр нь худлаа хэлснийг нөгөө нэг хүнтэй уулзлаа гэдэг нөгөө хүнтэй санамсгүй таарад яасан юу болсон гэж нөгөөх нь мэдэхгүй ангуутал бас нэг бодол төрөөл. Тэгээд ингэсээр байгаа л ерөнхийдөө эхнэрээ мэдэж аваад тэгээд очиж уулздаг те нөгөө залуутай гэрт нь уулздаг билүү. Тий. Яа яасан хэцүү ш. Одоо ингээл одоо өрнөлүүд нь ихсэл яваад байна бурхан. Босч байна. За хоёул нэг хамтран ажиллаж байгалаа танилцуулъя. За. Яг л хайр шиг маскула. За. Маскула гэдэг байгаа маань одоо бэлгэвч чийгшүүлэгч юм бэлээ штэ. За 1989 онд одоо Герман улсад үүсгэн байгуулагдсан энэ одоо 36 жилийн түүхтэй. За бараг 40 жилийн түүхтэй энэ хүн брэнд маань Монгол MMX концерн оруулж ирээд за 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгчийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. За ерөнхийдөө дэлхийн 60 гаруй улсад энэ маскулан бэлгэвчийг өргөн дэлгэр хэрэглэдэг нийтийн одоо хэрэглээд байдаг юм байна. Жинхэнэ герман чанар 100% натурал резинээр хийгдсэн гэдэг юм байна. За. Чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашигладагаас гадна өндөр наривчлалын хүрээнд бэлгэвч бүрийг электрон аргаар шалган худалдаанд гаргадаг юм чаа. За. Чанарыг нь дараах 6 аргаар шалгадаг гинэ. За бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгах, харж шалгах, дүүргэж шалгах, сунгах туршилт мөн хагарах хүчийг дэмжих туршилт мөн сунгах уртын хэмжилт гэдэг ингээд хийдэг гинэ. Тэгэхээр мэдээж герман стандарт гэдэг маань бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлэн үйлдвэрлэх түгээх эцсийн хэрэглэгчдэр очих хүртэл бүх деталь дээр нь анхаарал тавин ажилтгаа гэсэн үг. Тийм. За тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1819-23 гэсэн дугаараас лавлаад авч болно. Мэдээж бүх юмын сангуудаар зарагдж байгаа хөргөл дээр авах бол City Pharmacy хэмээн рүү ороод захиалж болох юм байна. Мөн CU GS25, Номин, Walmart, Overage Supermarket, Cose, Banana Mall эдгээр сүлжээ дэлгүүр болон онлайн шопоор худалдаалагдж байгаа юм байна. За тэг яг л хайр шиг маскулан баярлаа. За баярлаа. За ингээд нөхөр маань явчаад ирвэ. За яваад ирлээ. Тэгээд явж ирээд мэдээж нэг хөлсөлсөн хувийн мөрдөгчтэйгээ уулзсан чинь яг ингээд гүүрний хажууд уулзж байгаа байхгүй юу. Ингээл хоёр цовтойгоо гар ингээд зогсчихсан тий. Тэгээ нөгөөтг нь угаасаа ингээл мэрэгжлийн юм чинь шууд ингээл за түүний нэрийг болохоор тэр гэдгээ Пол гэдэг тэдэн настай
одоо тэр дөрөвт тэдгээр хороонд одоо тий тэдгээр давхар тэдэнд гэж баг бүгдийг нэлж Оо, амжаа. тэгэлгүй яах. Тий ингээд амьдэрдэг ийм залуу байна. Өөр болохоор ингээд номны панц чин 8 чин ном цуглуулдаг тий. Эхнэр чин ихэнтэй уулзаад тэтгэх өдрүүд ч юм уу тий бараг л өдөр болго ингэж уулздаг. Ордог газрууд нь энэ байна. Хамтдаа байгаа зургууд нь энэ байна гүнгүүтэй. Баахан зургууд авчдаг шүү дээ. За ингээд нөхөр нь харсан шок. Тийм үстэй. Тэр их олон жилийн итгэл хайр тий халамж одоо хүнд ингэж нэг юу гэдэг юм те. Өнгөрсөн сайхан дурсамжууд, ирээдүйн сайхан төлөвлөгөөнүүд аль аль нь л нур онж байгаа шүү дээ. Бүгдээр нь нууж унаал. Тэр нөхөр нь бол зүгээр үнэхээр ингээд пал гэж явж. Одоо яг бодит үнэтэй нүүр тулчиж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэр бол бас үнэхээр тэгж нүүрний хувирал те бүх зүйлэн дээрээс нь амар гаргадаг шүү дээ. Тэгсэн мөртлөө намгүй. Тий. Айгу бүглүү чимээгүй те. Бас айхтар дүр шүү. Би бас өөрийгөө боддог байхгүй. Хэрвээ асуудал туулаад магадгүй миний амьдрал яг ингэ гарвал би яг юу нэг иймэрхүү дүр дээр байх болооч гэж төсөөлж болохоор ч юм шиг тийм айгу надад тийм ямар айхтар дүр вэ гэж бодсон. Гэхдээ юмыг бас айгу ухаанаар шийдэх гэж үтсэн боловч эцсийн дүндээ бас шийдвэр нь буруу гарчдаг юм те. За тэгээд нөхөр нь яг шууд яваад очиж байгаа боол юм. За ямар тач мэдсэн ч мэдээгүй юм шиг тий дүрсгэж жагаад тэгээд нэг өдөр Полинд явж очдог яг тэр зааж өгсөн адресийн дагуу хаягийнхан дагуу яваад очдог. Яг тэр давхар дээр нь дараад лифт дээр нь төгсөөд хаалгын ингээд тогшоод оронгод нөгөө залууч ингээд хонгоолгож байгаа байхгүй. Тэгээ ингээд өөрийг нь их нэртэй нь араар тавьдаг залуутай яг нүүр тулж байгаа байхгүй. Өөдөөс хараад нөгөө залууч баг та хинбэ гэж асуухгүй шууд мэдэрж байгаа юм чи. Хүнийхээ тэр натурал юугаар тий гаргаж байгаа тэр зүн сөвөн одоо биеийн харизмаар нь тий одоо илэрхийллээр нь нөгөө маань зүгээр хаалгаа төгшөнгөтэй за гэж шууд яваад орчиж байгаа юм шиг. Шууд явж ороод яваал орсон чи ингээ баруун тижиг харсан чи яг тэр хоёрын унтдаг орно одоо саяхан л ихнэр нь босоо явсан болоо та гэмээр ингээд одоо хүнжлийн худалдаа нөхрийн сэтгэл зүй энэ ямар вэ хунирэлтцэн ерөөсөө ил хууль эсэн бус энэ тэнд ингээл тийчин ч гэсэн байгаа штэ тэр болоо тий. Тэгээ ер нь асууж байгаа юм. Чи миний ихнэртэй хизээнээс шууд уулзч эхэлвэ. Гэж шууд асуучж байгаа юм л та. Тэгээ нөгөөх нь ихнэртэй ч юм яах танилцахтаа салхитай өдөр ихнэр чи ингээд өвдгөө шалблаа танилцсан гэсэн чи чи нөгөө нэг сайн залуудаа танилцсан гэдсэн залуу юм байна штэ гэд. Тэгэхээр нэлээд хэсэг хугацаанд ингээд бас ингээд уулзч уучраад яваад гэсэн нэг ойлгож байгаа байхгүй юу. За тэгээд ингээд шалгалт аман байцаалт хийгээд нэг бас нэг сүрдүүлэгтэй яваад байгаа штэ тий. Тэр залуу бас айж байгаа тэр хүнээс. Тэгэлгүй яах вэ? Тий. Ингээ явж байхдаа ширээн дээр нь юу байсныг харсан гэхээр их нэртэй бэлгэлжсэн нөгөө цасан бөмбөлгөн нөгөө шилэн цасан бөмбөлөг байсныг харчдаг штэ. Хөдлөхөөр нэг цас бодраад байдаг тий. Дурсгалаа. Тэрийг барьж авснаа. Ингээд сэтгэлийн бүх эмоцоор явж байгаа байхгүй юу. Тэгснэ асууж байгаа нөгөө залуугаас Полоос Эдвард асууж байгаа. Энэ бөмбөлгийг хаанаас авсан юм гэсэн чинь наадахыг чинь надад бэлгэлсэн юм аа. Одоо танай ихнэр чинь надад бэлгэлсэн юм аа. Авч гисэн юм аа гэж байгаа. Гэсэн чинь шууд хэлж байгаа. Манай ихнэр энийг чам бэлгэлээгүй. Авч өгөөгүй. Учир нь би үүнийг ихнэртэй бэлгэлсэн юм аа гэж хэлээл тэгүнгтэй хамаг ингээл ухаан санаа нь одоо манраал харанхуулаад тэнгүүтээ өөрийгөө одоо үнхээр хянах чадвар бие барих чадвар авахгүй юу сэтгэл зүгээ хянахад бол тэ нөгөө бөмбөлгөө барьж авч жагаад хоёр гараар барьж авч исэн бол яг шууд пол дээр явчихжол хитгэн алхмын завтай байсан толгой дээр нь хоёр чанга цогцсон чинь нөгөө түн газар дээр нам унцдаг байхгүй тэгдэг толгоноос ингээд цус сатраад тэгдэг бүр садагтал урсаа тэгээд оногддог тий. Тэгэд яг тэр хэсэг нь болохоор яг тэр залуугийн газар дээр нь алчиж байгаа байхгүй тэгсэн яг тэгдэг тэнгүүтээ нөгөө хүмүүс ингээд тэр хүн тэндээ самгардаад ингээд уучраалахгүй ингээд хэсэг суугаад балмагтаад бийжгаад дараа нь за би нэрээ юу хийж вэ гэж бодож байгаа шүү дээ тий. Тэгээд нэг ухаан нүүрт нь орж ирээд байжсэн чинь за энийг цэвэрлэе да ухааны бодоо байжсэн чинь яг нөгөө нэг ихнэрийнх нь voice message орж ирдэг байхгүй уцаар нь. Орж ирснэ. Ингээд амар бас эмоцтой орж ирээд ингээд уйлгнаад тэгснэ. Хоёлаа айгу буруу юм ичнэ. Би нөхрөө хуураад айгу буруу юм хийж байгаа. Хоёлаа дахиж уулзгаа билё. Тэгээд гимшсэн байдалтай. Дахиж надтай уулзахгүй намайг мартаараа хоо нэмэрэд тэгээ салгачдаг байхгүй. Тэрийг нөхөр нь сонсчихж байгаа штэ. Түнгүүд нөхөр нь за их нумраа нь ямар тач амьдралаа сонгох юм байна гэдгийг тэрэндээс нь ойлгосон юм шиг байгаа. Ер нь бол тэгэнгүүтээ өөрөө
гэрийнх нь үүднээс орж ирээд хаана хүрлээ юун дээр зогслоо те ямар булан дээр гарын хээ үлдсэн байх бүх зүйлийг ингээд өөрийнхөө тооцоод одоо утас мутсан дээр хурж мөрсөн болвол те бүх хурууны хэмээ одоо хөрсөн бүх боломжит хурууны хэмээ бүгдийг арчдаг байхгүй арч зүйлгээд пуулын цогцсыг болохоор шууд ширтгэнд нь хуйлаад авч гараад лифтээр авч гараад машин хэрэгтэй шүү те. тэгдэг. Машин авч гараад машин гартлын багаж нь тэгээд дахиад явчихдаг байхгүй. Тэгээ хайцсан гэсэн чи яг тэр оройн болохоор хүүхдийнх нь нэг тийм урлагийн үзлэг болж исэн тоглолт байсан. Сургууль дээр нь. Тэгэд шууд хүн алчаад очиж байгаа юм шүү дээ. Машиных нь багаажинд нөгөө цогцос байгаа. Тэгэд яваад орсон чи ихнэр нь хүүхдийнхээ тоглолтыг үзсэн суужсэн ихнэрийн хажууд ингээд очиж суугаад ихнэрээ тэврээд дотор нь ингээд янз янзын юм болж байгаа шүү дээ. Одоо бараа шуурга болж байгаа шүү дээ. Зэв өндөртэй аслаа. Тэгэл хүүхдийн концертыг хоёлаа үзчихэд тэгээд эхнэр хүүхдээ суулгаад гэртээ хараад амарчдаг байхгүй юу. За тэгээд амархтаа шүн дунд босоод тэр хогийн цэг дээр авчиад нөгөө залуугийн цогцыг ширдэгтэн хайчдаг юм. Тэгээ буцаад гэрлэг өрөдөрдөг байхгүй. За тэгээ байжсэн чи хэд хоногийн дараа эхнэр нугасаа пол руу нэг залгаагүй байжсэн чи цагтаа өрөөддөг юм гэрт нь. Тэгдэг холбооны нөмөрдөгчтэй. За IPS явчихна холбооны нөмөрдөгт авчаа. Пол гэдэг залууг таних уу гэсэн чи эхнэр нь гайхаад таны дугаарыг яад бол гэрээс нь олдсон юм аа. Энэ хүн ингээд сургуу алах болсон гэсэн чи би сайн танихгүй хальт таарч ирсэн ном авчихсан гэд өнгөрөөчдөг. За илүү мэдээл байхгүй наа гэд явдаг тоххой. Тэгээ эхнэр нь би энэргөө нэг санаа хараал. Эхнэр нь бол төсөөлөхгүй гаш нөхөр нь гэсэн гэж. За тэгээ байжсэн чи юу яадаг байхгүй юу? Дахиад хоёр дахь үрээд ирдэг юм. Цаг та нар яагаад ирсэн бэ гэсэн чинь хогийн цэг дээрээс нөгөө бульдозердоод нөгөө нэг хүмүүс хогоо цэвэрлж чадаа цогцыг нь олоод тэгээд өмнөх айлуудаар орж асуулга асууж исэн цаг та нар нь хурж ирэнгүүтээ. За нөгөө алга болсон хүмүүс маань алгацсан байсан байх шүү гэж хурж ирээд тэгээд ихнэр нөө яана өгцөн юм уу бас нэг уйлж муулаад тайлаад юу болдог лээ. Тэгсэн чинь гэртээ ингээд найзууд нэрсэн байжсэн чинь ихнэр нэг юм анзаарсан юу вэ дараа нь гэсэн чинь нөгөө эхнэрийнх нь бэлгэлжсэн тэр цасан бөмбөлөг гэрт нь буцаад ирцээдэг байхгүй. Бүх юмний тайлал те. Тэгээд тэр тайл нь гарч иж байгаа. Эхнэрийн хувьд шүү дээ. Эхнэрийн хувьд. Тэгээд эхнэр нь чи Полыг яасан гэсэн чинь нөгөөтгөнд урахгүйсэн. Тэг чи алдсан юм гэсэн чинь би Полыг алъя гэж бодоагүй би ер нь чамайг алъя гэж бодчихсан ингээл хүн чинь нөгөө бочимд алаа орилдсон шүү дээ. Тэгэл эхнэр нь юм хэлж чадахгүй дуугаа. Тэгээ ер нь кинон явандаа ингээд явж одоо тэгээд бас нэг хүний буруу үйлдэлээс болоод бүхэл бүтэн амьдрал сүрсэн бүхэл бүтэн хүний ам өргөцсөн тийм амар юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн сексийн тухай кино биш. Энэ урвалтын тухай кино биш. Энэ ерөөсөө л амьдрал хүн ямархуу үл лэлэг анзаардаг мүү зүйл дээр маш том юмны одоо эхлэл тавигддаг юм бэ. Хүн ямар асуудлыг яаж зохицуулж болвол амар тавь амьдрал авч үлдэж болохоор байсан юм бэ. Тэр өдөр хэрвээ салхилаагүй бол мөргөлдөөгүй бол тэдний гэрлүү дагаж ороогүй бол өгсөн номноос нь дугаарыг авчаад өөрөө очиж тэр гаднаас залгаагүй бол энэ юм болохгүй хүний аим ирсдэггүй амьдрал сүрэхгүй те. Тэгэхээр энэ болгоныг хүмүүст ингээд 2-3 салаа замаар зэрэг хүргэж чадсан. Хүн болон өөрийнхөө хүлээж авах гэж хүргэж чадсан. Энэгээрээ бол үнэхээр супер кино. Төгсгөл нь бас их сан төгсдөг тий. Төгсгөл нь болохоор ингээд яах гэдэг нь мэддэггүй. Юу болчих вэ? болохоор төгсгөлдөө ингэж өөрөө бас ургуулсан боддог шүү дээ. Яг таны хэлснээр тий. Хэрвээ би тэр сонголтуудыг өөрөө гаргаагүйсэн бол гэр бүл үнэхээр сайхнараа байх байсан. Тэр залууч амьд байх байсан тий. Хувийнхаа ажил хөдөлмөрийг эрхлээд амьдраад гоё явж байгаа байсан гэд. Тэмүүхтэй сүултээ машиндаа суугаад хүүхдээ суулгаад ингээд нэг замд явж байхдаа ихнэр нэгдэг шүү дээ. Хоёлоо бүх зүйлийг мартаад шинээр нэг бүглөө бусдаас зайдуу амар амгалан сайхан амьдарцгаая гэж нөхрийгөө хэлээд мөрөн дээр нь ингээд одоо мөрийг нь түшээчлөө толгоороо тэгээд яваад дуустдаг кино штэ. Тийм. Тэгэхээр киноны яг энэ төгсгөлийг найруулж шин Adrian Lyne гээд зориуд тодорхой яг тийм шийдэмгий байдлаар дуусгаагүй гинэ. Яагаад тэгэхээр үзэгчдэд өөрсөнд нь үлдээч гисэн гинэ. Тайлбар юм. Одоо үзэж байгаа тэр маш олон сэтгэл зүй хүлээж авч байгаа шүү дээ. Тэр өөр өөрсдийнхөө амьдралын өнцгөөс харж байгаа. Магадгүй яг энэ 3-4 амьдралд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ аль нь буруу шах, дэмжих, шүүмжлэх, муу шах бүгд юм байгаа. Тэгэхээр яг энэ төгсгөлийн ерөөсөө жоохон далд утгатай
өөрсөнд нь хариултыг үлдэх маягт дуусгацсан гэнэ. А яг би одоо яг сайн санахгүй юм. Зүгээр ингээд мэдээлэлээс ингээд харахаар гэрлэн тохион дээр улаан гэрлэн тохион дээр зогсдог юм байна шээ. Тэгээд ерөнхийдөө энэ дээр саяны чиний хэлдэг үйл явдал болоод дуусдаг юм уу та. Энэ юу вэ гэхээр улаан гэрлэн тохио зогс эсвэл амьдрал чинь яг одоо энэ зогсцсон байна. Тэгэхээр цаашаа ногоон гэрлэлт хоёр хамт явах юм уу? Буцаж эргээд цагдаа руу очих юм уу гэдэг юм те. Ийм тайлбар. Тэгэхээр та хоёр цагдаа орох гэж байна уу? Эсвэл цаашаага ногоон гэрэл хасахаар хөдөө бүхнийг нууцлаад бүгдийг шинээр эхлээд яг одоо та хоёрын өмнө цоош нь энэ бол амьдралын төгсгөл биш. Цоош нь амьдрал эхлэх гэж байна. Гэс нэг тийм салаа маш олон юу үлдээж өгснөөрөө бас их сонирхолтой төгслөг юм. Үлдээчихэж байгаа юм. Тэгэхээр шийдэл тийм байдаг. ийм зүйл тулгарсан гэрүүлүүд үнэхээр биеиндээ итгээд амьдарч бас чаддаг юм уу? Биенийг уучлах чаддаг юм уу? Эсвэл нэг л урвсан бол урвсан хിവэрэ байдаг юм уу те? Эсвэл энэ сонголтуудыг яаж ямар үед бид нар ингэж ноён нуруу хуурна гэдэг шиг гаргаад байдаг юм бэ? Тий, сонголт хэний гарт байдаг юм? Тий, ямар одоо нөгөө зурсан зураас давж болохгүй зурсан зураас гэж байгаа шүү дээ. Тэр зурсан зураасаа давцсан үед яах юм? Одоо яг тэр тултлаад гэж одоо бие бинийгээ одоо юу гэдгийг тийм байлд оруулсан гэрүүлээ зөндөл байдаг л баг та тий. Бие бинийхээ бүр үнэхээр юуг нь үзсэн. Зөндөө байгаа. Тэгэхээр энэ киног үзээрэй гэж уриалъя. Үнэхээр маш олон зүйлийг бодогдуулсан. Тий. Энэ бол ерөөсөө хүний тийм өдөөлт ихтэй кино тий. Тийм одоо секси мэдрэмжийг ямар гоё юм бэ гэж бас тэр мэдрэмжийг бас асааж өгнө. Гэхдээ яана нэрэл ийм юм болно. Энэ хүний л амьдрал яг эгэлж ирийн өдрүүд киногоор өгүүлэгдэж байгаа юм шиг тий. Яг ийм амьдрал зөндөө байгаа шүү дээ. Тэгээ энэ кино өөрөө Францын La Femme Infidèle гэдэг киноноос санаа авч хийгдсэн гинэ. Тэгээд энэ Diane Lane гэдэг энэ эмэгтэй маань энэ дүрээрээ Academy Awards болон Golden Globe Awards нэр дэвшижсэн юм байна. Яг энэ киноны энэ дүрээрээ. Үнэхээр мундаг жүжиглсэн тий угаасаа тий. Тэгээ ерөөсөө нэг маш тийм энгийн амьдралыг маш тийм шууд өнцгөөс нь харуулчихсан. Сэтгэл зүйн дараамыг маш их хөндөж өгсөн. Дээрээс нь эмгтэй хүчтэй жүжиглэлттэй, эмгтэйгийн жүжиглэлттэй. Тэгээ нөгөө нэг киноны төгсгөлд гарч байгаа дээр Ричард Гирийн гинтийн тэр огцом шийдвэр киноны эргэлтийг хийгээ ячиж байгаа тий. Ална гэдэг чинь тэгж амар тавь ихэлсэн кино алгаар төгснө гэж төсөөлөхгүй эхлэн штэ энэ кино бол тий. Тэгэхээр яг энэ айхтар сонгодог тийм хүчтэй сценүүдээрээ нэг үзсэн байхад хизээч мартагдахгүй хүмүүсийн сэтгэл зүйд үлдэж чаддаг ийм айхтар өвдстэй кино гинэ. Яг. За. Үнэхээр гоё кино. Үнэхээр алдартай бүтээлүүдийн нэг. За энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд хөтлөгч Угнаа битэртэй хамт байгаад бас ингээд битэрийн чадан ядан тайлбарлахыг хичээсэн киног маань сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд 5 дахь юм шүү дээ тий. Тийм шүү дээ ингээд хасаа бүтэнсэн. Тэгэхээр амралтын өдрүүдээрээ үнэхээр тааламжтай сайхан өнгөрүүлээрээ бас олон улсын эмэгтэйчдийн баярын мэндийг хүргэе. Бүгдээрээ бүсгүүчүүд маань сайхан баярлал сайхан амраараа. Ирчүүд маань бас сайхан баярлуулж бас хамтдаа сайхан амарцгаагаарай гэж хүсье. Тийм. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай Альпака болон яг л хайр шиг маскулан оролцлоо баярлалаа. За баярлалаа. Сайхан амарцгаагаарай. За баярлалаа.